Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 оны драм төрлийн Marriage Story киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Чарли бол театрын чадварлаг найруулагч. Харин Никол бол авьяаслаг жүжигчин. Тэд анхны харцаар л нэг нэгэндээ дурлжээ. Никол Лос Анжелест очиж кинод болох мөрөөдлөө орхин Нью-Йоркт үлдэж Чарлитэй гэрэлсэн юм. Төд удалгүй тэдний хүүхэн Энрич төрсөн. Тэд хамтдаа театрын жүжигээр дагнсан продакшн ажилладаг бөгөөд амьдрал нь өөлхийн аргагүй сайхан байлаа. Харамсалтай нь цаг хугацаа гэдэг юу ч өөрчилж чаддаг болохоор Чарли Никол хоёрын дундах хайр аажмаар сарниж тэд нэгнээсээ залхаж зарим үед үхч солихгүй хэмжээнд хүрчээ. Гэр бүлийн сэтгэл зүйчтэй уулзсан өдөр сэтгэл зүйч Никол Чарли хоёроос нэгнийхээ сайн талыг цаасан дээр жагсааж бичээч гэж хүсэхэд Никол Чарлиг үнэхээр чадварлаг найруулагч мөн үргэлж сөрөг сэтгэл хөдлөлөө дарж чаддаг төвчээртэй сайн аав. Бас алдартай найруулагч хэдий ч хэнтэй ч энгийн харьцдаг гэх мэтээр бичнэ. Харин Чарли Николыг сайхан сэтгэлтэй бас хайр татам. Мөн эргэн тойрныхоо бүхэл хүмүүст халамжтай байдгаас гадна маш сайн бусдыг сонсож чаддаг нэгэн. Хэрэгтэй үед хэнд ч туслахад бэлэн байдаг гэж бичв. Эдгээр үгсээс тэд нэгэн цагт нэгнээ ямар гүнзгий хайрладаг байсан нь харагдана. Сэтгэл зүйч бичсэн зүйлсээ нэгэндээ уншиж өгөхийг хүсэхэд Никол шууд л татгалзав. Тэр Чарлигийн талаар хоёр хуудас бичсэн ч уншиж эсвэл Чарлигийн бичсэнийг сонсох хүсэлгүй байх ба төд удалгүй сэтгэл зүйчийн өрөөг орхиж одно. Тэдний салхаж байгаа талаар мэдээд харсны дараа найзууд нь гайхширч тэднийг сална гэж бодохгүй байлаа. Ямар ч тач манайх хоёр нэлээд 50 замаар салцгаах гэж байгаа ба нэгнээ хүндэтгэх сэтгэл нь байсаар л байсан юм. Амьдрал үргэлж гинтийн зүйлсээр дүрэн байдаг зарчмаар Николд амьдралыг нь өөрчлөх боломж олдсон бөгөөд тэр нь Лос Анжелес хотын нэгэн телевизийн цувралд туршилтын ангид оролцох санал ирэв. Энэ санал нь тогтун нуур руу чулуу шидэх мэт тэдний амьдралын тэнцвэрийг алдагдуулна. Чарли Николын жүжиглэх чадварын талаар шүүмжлэл хэлэхэд 50 харагдах Никол өрөөнөөс гарахтаа уйлна. Энэ мөчөөс л Никол амьсгалахад бэрх болж энэ амьдралаас бүр мөсөн зугтаахаар шийдлээ. Никол хүүхэн нэрийг аваад Лос Анжелес руу нүүж ээжиндээ амьдрах болсон ба өөрийн шинэ карьераа багаар олохыг хичээнэ. Харин Чарли Нью-Йорк хоттой үлдэж Бродвейн театрт тоглогдох чухал жүжиг дээр ажилласаар нэгнээсээ хол байх энэ үе тэдний хувийн карьерт дэвшил өгч болох ч эргэн сэргэж болох гэрэлтийнх нь хувьд улам л том ан цав үүсгэж байлаа. Учир нь Никол Лос Анжелест ирсэн цагаас хойш сэтгэлийнхээ гүнд өөрийнхөө эзэн нь байж өөрийн карьераа бүтээх асар хүчтэй хүсэл оргиулж эхэлсэн. Тиймээс Чарлиг найруулсан жүжигт туслах дүр байснаас өөрөө гялалтсан хавьгүй дээр гэж тэр үзнэ. Улмаар түүнийг салалтын шатандаа яваг мэдсэн телевизийн продюсер Carol салалтанд мэрэгчсэн өмгөөлөгч болж өгөх үү гэж асуухад Никол татгалзаж тэртээ тэргүй 50 замаар салах гэж байгаагаа хэлв. Харин Carol хашир байхыг анхааруулж ятгсны эцэст Никол Норагийнх өмгөөлөгчтэй танилцсан. Нора ухаалаг чадварлагаас гадна нөлөө бүхий байдлыг илтгэх онцгой аураг цацруулж байлаа. Тэр Николын жүжиглэх чадварыг нь магтаж дараа нь өөрийн өнгөрсөн дуршлага хуваалцсан. Норагийн чин сэтгэлийн мэт хандлага нь Николд байсан хаалтыг аажмаар үгүй хийж Никол зүрхнийхээ гүнд булсан шаналлаа ил гаргаж эхлэв. Эхэндээ Чарлигийн театрын компани Николын сайн жүжигчингийн алдар нэр дээр тулгуурлан олон боломжуудыг олж байсан. Компани нэр хүндтэй болохын хэрээр Чарли хүмүүрийн хүндэлдэг хүн болж эхэлжээ. Чарлигийн авиасыг Никол ч биширдэг байсан болохоор харилцаанд дах өөрийн байр сууриа аажмаар бууруулсан юм. Тэрээр Чарлид өөрийн саналаа хэлэхэд Чарли санааг нь тайзан дээр яг л өөрийн санаа мэт танилцуулах бүрт Никол өөрийгөө үнэлэгдсэн мэтээр мэдэрдэг байсан бөгөөд гайхалтай сууд хүн түүний санааг хүлээн зөвшөөрч байна гэж боддог байж. Эхэндээ тэр энэ бүхнийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн амьдралд түүний дуу хоолой улмал бүдгэрч оршихуйн бараг л алга болох шахсныг Никол дурсав. Никол анх хүүхэд өсгөх нь хамтын үүрэг гэж бодож байсан ч эцэстээ ганцаараа энэ ачааг үүрч харин Чарли түрхэн зурал байгаа гэдгээ мэдэгддэг байж. Цаг хугацаа өнгөрөх тусам Никол хинч биш болоод байгаа мэдрэмжинд автсан байна. Тэр Лос Анжелес руу хэсэг хугацаанд нүүж очихыг санал болгоход Чарли зөвшөөрдөг байсан ч хизээч хэрэгжүүлээгүй. Николд ажилдаа эргэн орох боломж гарсан ч Чарли татгалцсан байна. Тэгсэн хэрнээ өөрөө Европ дахь төсөлд оролцох болохоор бүхий гэр бүлээ авч яваад тэндээ 6 сар амьдарсан байж. Амьсгал боогдон мэт хэцүү энэ гэрэлтийнхээ үед Николд Лос Анжелес руу буцаж очиод ажиллах боломж олдсон нь
хувь тавилан түүнд өгсөн аврал мэт санагджээ. Хэрвээ тэр үед Чарли түүнийг чанга тэрч шинэ зам руу эхлүүлэх хүсэлт нь урам зориг дэмжлэг өгсөн бол магадгүй тэд салалт руу чиглэхгүй байсан ч байж мэдх юм. Гэвч тэр үед Чарли түүний мөрөөдлийг бодит ус хэмээн дооглон шоолжээ. Улмаар санхүүгийн өндөрлөөс болж Чарли Николыг телевизийн цувралд тоглохыг нь зөвшөөрч олсон орлогыг нь театрынхаа компанид зарцуулдаг байсан байна. Тэр үед Никол Чарли түүнийг огтхон ч хайхардаггүй. Түүнийг бие даасан хүн гэж үздэггүй. Зүгээр л өөрийг нь дагалцсан эд зүйл мэтэрэл хүлээн авдаг байсныг гинэт ойлгожээ. Гэрэлтийг дахин эргэцүүлж үзэхэд магадгүй анхнаасаа л Никол гэрэлтийг Чарлигаас илүү ихээр хүссэн. Тэр мөчөөс л ийм зүйл болох нь тодорхой байж гэдгийг Никол ухаарчээ. Тэр Чарлигаас утасны дугаарыг нь асуухад Чарли гайхсан мэт толгоогоо сэгсэрч байсан байна. Дээрх бүхнийг дурсаж бүх асуудлаа сэргээсний эцэст Никол салах нь зөв юм байна гэсэн бодолтой бүрч илүү итгэлтэй болов. Никол олон жилийн туршид алдсан өөрийгөө дахин олж авахыг хүсэв. Түүний яриаг сонссныхоо дараа Нороч Николыг тэрч тайвшрууллаа. Чарли хүү Хенритэйгээ уулзгаар Нью-Йоркоос ирэхдээ Николыг тэрч үнсэхдээ догдлонгуй байв. Учир нь түүний найруулсан жүжиг маш их нэр хүндтэй МакАртурын шагнал авсан байх бөгөөд Николч баяр хүргэж өмнөөс нь баяртай байлаа. Гэвч өөрийнх нь нэр бичээстэй салах бичиг баримтаа нүдэнд нь харагдах үед Чарлигийн бүхэл баяр баясгал нь шууд л үгүй болов. Чарли Николыг эргэлт буцалтгүй салах гэж байгаа юм байна гэдгийг энэ үед ойлгоод тэр даруй сандарч яах ёстойгоо Николоос асуув. Никол маш тайвнаар Чарлигч бас өмгөөлөгч авах хэрэгтэй гэж зөвлөв. Байдлын хэмжээнд хүрсэн байгаа ч энэ бүхэн сайнаар дуусна гэх итгэл тэдэнд байсаар л байсан юм. Чарли ч нурж унжгаа гэрэлтээ бас хүүгийнхээ талаар удаан бодсны эцэст хуулийн тусламж хайж эхлэнэ. Чарли Жэй гэх алдартай өмгөөлөгчтэй уулзаж нөхцөл байдлаа хэлэхэд Жэй Николыг Лос Анжелест амьдардаг гэдгийг нь мэдээд энд шүүхтэлцэх нь дэмий гэдгийг зөвлөв. Оронд нь хүү Хенрийг дагуулад Нью-Йорк руу буцаж тэндээ шүүхэд тандвал илүү давуу талтай байх болно гэдгийг тайлбарллаа. Хэрвээ тэгэхгүй л бол Николийн амьдардаг хотод түүнтэй шүүхтэлцээд сайнаа үзэхгүй гэдгийг Жэй анхааруулна. Жэй Николыг сайн асран хамгаалагч биш гэх баримтуудыг цуглуулж үүнийг шүүхэд ашиглах хэрэгтэй гэхэд Чарли нэгэн цагт үнэхээр их хайрладаг байсан хүндээ ингэж хандахыг хүсээгүй тул шууд л татгалзав. Чарли Нью-Йорк руугаа буцаж өөрийн амьдралыг үргэлжлүүлнэ. Гэтэл сарч улаагүй байхад Нора түүнтэй холбогдож салалтын нөхцлүүдэд гарын үсэг зураагүй байгааг нь сануулав. Нора хэрвээ яралтай гарын үсэг зурхгүй бол анхан шатны шүүхэд хандаж Чарлигийн хөрөнгийн талыг нь авч бас Хенриг асран хамгаалах эрхгүй болгоно гэхэд Чарли ямар нэгэн зүйл хийхээсөөр аргагүй болов. Чарли Лос Анжелест очиод хүүгээ тэврэх гэхэд хүн түүнийг тоохгүй байх янзтай. Өнөөдөр Чарли хүүгээ харах ёстой болохоор Хенриг дагуулад явах гэхэд Хенри ээжигээ зуураад явах хүсэлгүй байлаа. Чарли хүүгээ өөрийн талд байлгахыг хүснэ. Өнөөдөр хүүгээ дагуулад хөгжилдөх ёстой ч Чарлигийн гол зорилго нь өмгөөлөгч байв. Түүний олсон хоёр дахь өмгөөлөгчийг Берт гэдэг бөгөөд эгэлжирийн энэ хөгшин Чарлид шууд л таалагдав. Берт Чарлиг асуудлаа шийдэхдээ Лос Анжелест үлдэж хүү Хенритэйгээ илүү дотн байхыг зөвлөхөд Чарли ч түүний хэлснийг нь зөв гэж бодоод эцэст нь итгэж болохоор өмгөөлөгчтэй болсондоо баярлана. Лос Анжелест хүүтэйгээ хамт байх хугацаанд Чарли хүүгээсээ Никол Лос Анжелест үлдэж Хенриг сургуульд оруулах гэж байгааг нь мэдэж авна. Харин Чарлигийн ажил карьер нь Нью-Йоркт төвлөрсөн хэвээрээ байгаа билээ. Энэ нь Николын хүсэл биелэх юм бол тэр хүүгээ бараг харах боломжгүй болохыг илтгэнэ. Энэ мэдээ Чарлиг уур бухимдал давтуулж тэр шууд Никол руу залгаад хүүгээсээ сонсон зүйлээ хэлээд уурлаж эхлэв. Никол хариуд нь өмгөөлөгчөө миний өмгөөлөгчтэй ярилцвал гэхэд Чарли энэ бидний асуудал гэв. Гэнэт Никол Чарлиг араар нь тавьж байсан түүхийг нь ярьснаар тэдний яриа өмнө байгаагүй ширүү маргаанаар өрнөнө. Нэгэн цагт нэгнээ харилж байсан хоёр одоо үхсэхээ үзэж нэгнээ загнаж угаагаар яриа нь дуусав. Удалгүй тэд хоёр талын өмгөөлөгчтэй анхны хэлэлцээрээ хийлээ. Хоёр тал хоёулаа өөр өөрийн байр сууриа илэрхийлж Хенриг аль хотод амьдрах нь илүү зөв талаар логик үндслэлүүдэд тавина. Берт нэг чухал зүйл дурдсан нь Никол киноныхоо зураг авалтаа дуусмагц Нью-Йорк руу буцна гэж амлаж байсныг нь хэлсэн ч Нора бүхнийг өөрсдийн талдаа эргүүлж чадаж байлаа. Эцсийн эцэст Хенриг Лос Анжелест үлдсэн нь дээр гэдэг дээр Чарлигаас бусад нь санал нэг байх ба Берт хүртэл хүүгийнх нь сайн сайхны төлөө ээж дээрээ байсан нь дээр гэж үзэж байв.
Яагаад гэвэл асуудал шүүхийн танхимд шилжих үед дан ганц Чарли Никол хоёр биш, хүүх Хенрийн ч бас оролцож эхэлнэ. Мөн Чарлид ялах боломж бараг л байхгүй шахав. Чарли Бертийн зөвлөгөөг үл ойшоож ялах хүсэлтэд бүрч илүү автана. Түүний хувьд ялахгүй байсан ч ядчил хүүх Хенрийн эцэг нь өөрийнх нь төлөө тэмцэж байсанг мэдэх ёстой гэж тэр үзв. Ялалт байгуулахын тулд Чарли эцэст нь алдартай өмгөөлөгч Жэйг өндөр төлбөрөөр хөлсөлөхөөр шийднэ. Энэ мөчөөс эхлээд салалтын хэрэг бүрэн утгаараа ширүүн хууль эрх зүйн тулаан болон хувирав. Шүүхтэр хоёр талын өмгөөлөгчд ээлж дараалан мэтгэлцэж хэн ч нэг алхам ухарсангүй. Эхэндээ хайр ойлголцлоор дүүрэн байх ёстой байсан салалтын хэрэг удалгүй бие рүүгээ дайрсан хогийн хэрүүл болж хувирлаа. Жей Николыг анх кинонд тоглож байхдаа эротик төрлийн кинонд оролцож байсанг нь хэлээд Хенрийг асран хамгаалахад тохиромжгүй ээж гэхэд Нороч дуугүй өнгөрөхгүй хариу барина. Тэр Чарлиг гэрэлсэн байх үедээ хамт ажилладаг байсан эмэгтэйтэйгээ дотн харилцаатай байсныг нь ил болгож машины хүүхдийн суудлыг ч хүртэл зөв суйрлуулж чаддгүй гэдгийг нь онцлон түүнийг хүүхэд тасрах чадваргүй хүн гэв. Хөрөнгийн маргаанч мөн адил ширүүн өрнөн. Жей Никол зөвхөн Чарлигийн театрын компанид л гол дүрд тоглож ур чадвараа сайжруулсны дараа телевизийн цувралд тоглох санал авсан болохоор орлогынх нь тал хувь нь Чарлид очих ёстой гэлээ. Норо шууд сөрж Чарлиг Макартураас $650,000 шагнал авсан гэдгийг нь дурдж үүнийг хамтын өмч гэж үзэн мөн адил хуваах ёстой гэж хэлв. Үнэн дээр гэрэлтийнхээ хугацаанд Никол театрын компанид маш их хувь нэмэр оруулж Чарлигийн карьерийн ард зогсож байсан гол дэмжигч нь байсан. Биедээ хайртай байсан хоёр хүн одоо шүүхтэр дайсан мэт сууцгааж нэгнийхээ алдаа сул талыг олон нийтийн өмнө дэлгэсээр. Хайр дурлал нь аль хэдийн үгүй болж одоо зөвхөн гомдол шархуулан үлджээ. Өмгөөлөгчийн маргаан дэндүү хурц байсан болохоор шүүгчд ч юм хэлэх боломж олдсонгүй. Шүүгч хүүхдийн асран хамгаалагчийг шийтгэхээс өмнө эцэг эхийн хүүхдүүдтэйгээ харилцах байдлыг нь газар дээр нь ажиглах мэрэгжлийн үнэлгээ чинь томилохоор шийднэ. Гэр бүл салалтын явцын дунд Никол Чарли хоёрын хооронд багахан ч гэсэн дулаан мөчүүд хаяа илрэнэ. Нэг удаа Чарли хүүгээ дагуулan очихдоо цахилгаан тасарснаас болж онгойхоо болсон хаалгыг нь засаж Николд туслав. Чарлигийн үсэг хитурт тулсныг нь анзаарсан Никол түүний үсийг нь засаж өгөхийг санал болгосноор Чарли ч засуулна. Тэр агшинд тэд яг л өмнөх үерүүгээ бутсан мэт байлаа. Бие биенээ дэмжиж нэг ойлгодог байсан тэр үерүүгээ удаан хугацаанд мартагдсан дулаан мэдрэмж дахин сэргэнэ. Харамсалтай нь энэ дулаан мэдрэмж удаан үргэлжилсэнгүй. Бодит байдал тэднийг салалтын маргаан руу нь буцаагаад татав. Никол тэр шөнө хүүгээ өөр дээр авч хонохыг санал болгоход Чарли шууд татгалзлаа. Маргааш Никол Чарли дээр ирээд ярилцах үед байдал бүрч аимшигтай нөхцөл байдал руу шилжинэ. Тэдний 50 эхэлсэн хүүгийнхэн талаарх яриа сарниж нэгнийг үзэн ядах тал руугаа хазааж хоёр биенээ хэлэхгүйгээр харааж зөвхөв. Тэд нэгнийхээ эцэг эхийг нь доромжилж хоёр биенийхээ жигшмэр зүйлсийг сөхөж эхэлснээр Никол уйлж харин Чарли ханыг цөмөртлөө цохино. Тэдний маргаан Чарлигийн хэлсэн өглөө бүр сэрэх болгондоо би чамайг өгсөн байгаасаа гэж боддог. Гэхэ хатуу үгсээр дуустагч эцэст нь тэд нэгнээсээ уучлалтгүй. Чарли өвдөг дээрээ сөхөрч унахад Никол түүн дээр очино. Чарли Николын хөлийг нь тэврэхэд Никол ч түүний нурууг нь нийлж тайвшруулав. Ингээд шүүхийн үнэлгээчний эцэг эхийн нөхцөл байдалтай танилцах ажил эхлэхээс өмнө Норо Николыг сургалтанд хамруулна. Туршилтын асуултуудад Никол үннээр нь хариулж хаяа стрессээ тайлах гэж арх уудаг. Мөн хүүхэд цахилга гуйтах үед сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй ууралдаг гэдгээ хэлв. Түүнийг үгээ гүйцээж амжаагүй байтал Норо яран гараа өргөж түүний яриаг зогсон бүх зүйл төгс байх ёстойг анхааруулна. Энэ хооронд Чарли шүүхийн үнэлгээчний айлчлалд бэлтгэхийн тулд түрээсийн байранда цэцэг авчирч дулаахан духтай харагдуулах гэж чимэглэв. Өөрийгөө хүүгээ асрах ёстой аав гэдгийг шүүхэд харуулах гэсэн оролдлого. Үнэлгээч ирэхэд Чарли хоол хийж байх зураа түүнтэй ярилцсан. Хэдийгээр тэр Хенрийг илүү удирдах талдаа байж хүүгийнхээ хүсэл сонирхлыг хангалттай сонсохгүй байгаа нь анзаарагдах ч ерөнхийдөө өөрийгөө барьж доктортой харагдана. Хоолны үеэр ширээн дээр нарийн бэлдсэн олон төрлийн хоол байсан ч тэдгээр нь Хенригийн дуртай хоолнууд нь биш байв. Чарли хүүгийнхээ хичээлийг нь хийлгэж байгаагаа харуулах гэсэн ч Хенри өрөөрүүгөө ороод тоглохыг хүснэ. Хенри өрөөрүүгөө орох үед шүүхийн үнэлгээч Чарли хоёрын дунд анир чимээгүй ноёлов. Тэр үед Чарли Николын бэлгэлж байсан эвхдэг хутгийг гаргаж ирээд
Өөрийгөө худлаа зүсэж Николтой тоглодог байсан үеэ дурсаж байгаад санамсаргүй шууга нилээд гүнзгий зүсчих нь тэр. Чарли шархаад дарж 50 харагдахыг хичээсэн ч цус нэвчин ханцууг нь норгоно. Энэ үед үнэлгээч нь Чарлиг гаднаасаа харагдаж байгаа шиг 50 доктортой биш гэдгийг нь анзаарч бас түүнээс айж гэрээс нь явлаа. Үнэлгээч нь гарсны дараа Чарли цусаа арилгаж лент наасны дараа толгой нэргэж шалан дээр унана. Ингээд үнэлгээчний дүгнэлтийн дагуу шүүгч эцсийн шийдвэр гаргав. Хенри ээж Николтойгоо үлдээж, Чарли харин хүүтэйгээ уулзах эрхээ хадгалж үлдлээ. Бас Никол санхүүгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлээс татгалзана. Ийхүү удаан бас сэтгэл шархлуулсан гэр бүлийн салалтын дайн түрх хугацаанд өндөрлөв. Чарли аажмаар гэрэлтийнхээ алдааг нь ухамсарлаж эхлэнэ. Тэр өөрийгөө хэтэрхий бие төвтэй байж Николийн мэдрэмж хэрэгцээг үл тоомсорлсноосоо болж тэдний харилцаа нуран унсан гэдгийг ойлголоо. Тэрээр Николийн оронд өөрийгөө тавьж түүний дотоод ертөнцийг ойлгохыг хичээж эхлэв. Гэвч Чарли ойлголтод хүрэх үед Никол болон тэдний хүү Хенри аль хэдийн түүний өдөр тутмын амьдралаас нь холджээ. Зөвхөн ганцаардал санагалзах мэдрэмжил Чарлид үлджээ. Жилийн дараа Чарлигийн жүжиг асрах амжилтыг олж түүний карьер оргилдоо хүрлээ. Никол ч бас шинэ найз залуутай болж карьерт нь томоохон ахиц гарчээ. Чарли хүүдэрээ ирэх үедээ Николтой уулзаж удахгүй Калифорнид их сургуульд багшлах болсон тул Лос Анжелест удаан хугацаагаар амьдрах гэж байгаагаа хэлнэ. Николийн гэрт Чарли санамсаргүйгээр хүү Хенрийн Николийн өмнө нь түүнд өвчж байсан сайн талуудын жагсаалтыг уншиж байгааг олж харав. Чарли чимээгүйхэн сонсож зогсохдоо түүний сэтгэлд баяр гуниг хосолсон олон мэдрэмжүүд төрсөөр. Түүний толгойд Николтой хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүд кино шиг л урсаж орж ирнэ. Тэр мөчид Чарли Николыг жинхэнэ утгаар нь ойлгож, гэрлэлтийн үедээ Николийн хийсэн золиосууд бас хичээл зүтгэлийг нь ухаарч, өөрийн алдаануудаа бодож асар ихээр харамсав. Никол ч бас энэ дүр зургийг араас нь хараад сэтгэл нь хөдлөнө. Халууны үдшилэг дууссаны дараа Чарли Хенриг авахар ирлээ. Чарли болон Никол хоёрын харилцаа маш эрүүл байх бөгөөд Чарли хүүгээ тавирч өргөөд явах гэж байх үед Никол Чарлигийн гутлын үдээс нь суларсан байгааг хараад өөрийн мэдлгүй үдэж өгнө. Хэдий тэд эхнэр нөхөр байхаа болсон ч нэгэн цагт нэгнийгээ хинээс ч илүү хайрлаж байсан нь тодорхой харагдана. Хэдийгээр тэд салсан ч нэг нэгнийгээ хүндлэхэ болсон гэсэн үг биш юм.